2021 оны 3 дугаар сарын 25-нд Америк нэгдсэн улсын Миссури мужийн Рок Бриж үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялагч Томын алхалтын таяг санамсаргүйгээр газрын хөрсний өнгөн давхаргыг багахан хэмжээгээр хөндөөлөв. Ямар нэг юм цухах шиг болсныг анзаарсан Том хөрсийг ухаж үзтэл бүдгэрсэн төрөвч илэгдэж муудсан гутал гарч ирв. Гайхширсан Том цааш эргэн тойрныг нь гүн ухаж ихэснээр 2 жил шахам сургаггүй болоод байсан Хятадаас ирсэн магистрийн оюутан Жи Минчегийн цогцсыг олсон юм. Бүсгүй Америкт ирснийхээ дараа Жо ээлж гих хэртэй гэрэлсэн ч түүний амьдрал хамгийн эмгэнэлтэйгээр төгсжээ. 1991 оны 4-р сард Шан хотын өндөр боловсралтай гэр бүл төрсэн Жи Минчи бага наснаасаа эцэг эхийнхээ халамжинд хүмүүжжээ. Тэр 5 наснаасаа уран зураг, бичгийн урлагт суралцж, бага ангид байхдаа англи хэлээ гүнзгийрүүлэн үзэж, байнга шилдэг дүнтэй байсан. Багш болоод хамт сурагчид нь түүнийг хүлцэнгүй зөв боловсон зан чанартай хэмээн үнэлдэг байв. Дунд ангидаа ороход эцэг эх нь түүний гэрэл зурганд ихэд сонирхуулах болж, эцэг эхтэйгээ хамт амралтын өдрүүдээр ууланд аялаж зураг авдаг боллоо. 2008 онд 17 настайдаа Жи Минчи 600-аас дээш оноогоор зүүн Хятадын шинжлэх ухааны технологийн их сургуульд механикийн инженерийн мэргэжлэр элсэн оржээ. Их сургуульд суралцсан 4 жилдээ тэрээр гадаадад суралцахаар эртнээс зорилго тавьж, номын сан лабораторид өөрийн ур чадварыг хичээнгүйлэн хөгжүүлж байв. 2012 онд их сургуулаа төгсөөд Америкийн нэгдсэн улсын Миссуригийн их сургуульд механик ба агаарын инженерийн чиглэлээр магистрийн зэрэгтээ бүрэн тэтгэлэг авч суралцах болсон юм. Гадаадад суралцах хугацаанд тэрээр орон нутгийн хүрээлэнд идэвхтэй уусаж, ярианы англи хэлээ сайжруулан Америк найзуудтай болжээ. 2013 оны 100 тэрээр Шаанд буцаж очоод бага ангийн 40 хүүхдэд зориулсан англи хэлний туслан зохион байгуулж, тэдний хичээл сургуульд аюулгүй байдлыг хариуцжээ. Эцэг эхчүүд түүнийг төвчээртэй мэрэгжлийн хүн гэж өндрөөр үнэлсэн байна. 2015 оны 1-р сард тэрээр магистрийн зэрэгээ амжилттай хамгаалж, түүний удирдагч профессор өөрийн байгуулсан Nanovo Biomaterials компанид ажиллахыг хүрчээ. Өөрийн авьяас чадвараар Жи Минчи богино хугацаанд төслийн менежер болж 10 гаруй хүнийг удирдах байлаа. 24 наснда карьерийнхэн зам шулуудан Америкийн нэгдсэн улсад суурьших мөрөөдөлдөө улам ортож байсан ч хувь тавилангийн учрал түүнийг хүлээж байлаа. 2015 оны 9-р сард 19 настай Америк залуу Жо ээлж түүний төслийн багт дадлагжигчаар оржээ. Тэдний гарал болоод амьдралын түүх тис өөр байлаа. Жо ядуу өссөн эцэг нь багт нас барж ээждэг амьдралаа залгуулдаг байсан. Сургалтандаа муу ахлах сургуульд байхдаа эмэгтэйчүүдийг илэглэн шоолдог, цагаан арсны дээд үзлийг ил тод сурталчилж, хар арснуудыг доромжилдог, мөн бууны хяналтанд эрс эсэргүүцдэг нэгэн байсан. Анхандаа Жи Минчи түүнийг өөрийн доод тушаалын ажилтан гэж хүлээж авсан ч Жо түүнийг эргүүлж эхэлжээ. Тухайн үед Жи Минчи визний асуудалтай тулгараад байлаа. Ажлын визээ тогтмол сунгуулах шаардлагатай, харин ажилгүй болбол албадан нутаг буцаах эрсдэлтэй байсан. Харин Америкийн иргэнтэй гэрэлвэл CR1 виз авч 2 жил тогтвортой амьдарсны дараа ногоон карт авах боломжтой байв. 2016 оны 1 сард тэд хайр сэтгэлтэй болов. Бүсгүй энэ тухайга эцэг эхтэй хэлэхэд тэд эрс эсэргүүцэж, Жогийн гэр бүлийн нөхцөл байдлыг найдваргүй гэж үзсэн. Гэсэн ч Жи Минчи хайр болон визний төлөө хатуу зүтгэсээр байв. 2017 оны 9-р сарын 8-нд Жо түүнийг Рок Брижийн байгалийн цогцлбор газарт аяллаа үеэр гэрлэлтийн гинтийн санал тавьжээ. Энэ үед бүсгүйн хэдийн жирэмсэн болоод байж, тэнд цэцэг ёслол байгаагүй, зөвхөн хямд бөгжил байв. 2-7 хоногийн дараа тэд чимээгүйхэн гэрлэлтийн гэрчилгээг авсан ба ямар нэг хурмын ёслол бэлэг бүр зурагч байсангүй. Жи Минчи Америкийн нэгдсэн улсад үлдэх гэрчилгээгээ олж авлаа гэж бодсон ч тэр гэрчилгээ эмгэнэлт хүргэх эхлэл болсон юм. Тэр оны 10 дугаар сард Жи Минчи охиноо төрүүллээ. Эцэг эх нь Шанаас ирж асарсан боловч энэ нь зөрчлийн их үсвэр болов. Жо Хятадын төрсний дараах 20 гих уламжлалыг туйлын эсэргүүцэж, эхнэрийнхээ ээжийг махтай шил хийж өгөхдөө чи яг л гахаа шиг иддэг тарган ачаа шиг байна гэж доромжилсан байна. Мөн эхнэр болоод хадам ээж нь хоорондоо Хятадаар ярихад дургуйцэж, нууцаар хов ярьж байна хэмээн сэжиглэж хадам ээжигээ Жи Минчи хянахад саадуулж байна гэж үздэг байлаа. Удалгүй тэдний гэрт маргаан дэгдэв. Жо хадам ээж рүүгээ зайлаад өг гэж хашгирчээ. Энэ удаад Жи Минчи анхудаа эсэргүүцсэн ч тэр даруй Жо улам доромжилж зандрахад хүрсэн бөгөөд харин үүнийг нь гар утсаараа нууцаар бичиж авсан байв. Энэ бичлэг нь хожим гэрлэлтэд цуслуулахад бүсгүйд хэрэг болох юм.
Жогийн уваагүй зан авирт мэдээж дургуутсан ч бүсгүйн аав нь нутаг буцаж ээж нь хүүхдийг нь харж өгч туслахаар үйлдсэн. Жогийн дарамт ч улам ширүүсэв. Жи Менчигийн төрсөн өдрөөр ээж нь бан шихээр мах хэрчж байсан дуу чимээ Жог хэлэгнүүлж дахин битгий эргэж ирээрэй хэмээн хөөж бүр зодох гэж зүрдүүлээ зогсохгүй сөгдөж бурууга хүлээ гэж шаардав. Ингээд ээж нь ч нутаг буцсан. Жи Менчи салах тухай бодож эхэлсэн ч түүний CR1 виз 2 жил хүрээгүй тул салбал ногоон карт алдснаар нутаг буцах эрсдэлтэй байлаа. Бүсгүй өдрийн тэмдэглэлтэй энэ гэрлэлтийг яаж дуусгах вэ гэж бичсэн ч дуугийнх нь нөхрийнхөө сүрдүүлэлтийн бичлэгийг цуглуулж 2020 оны 3 дугаар сард ногоон карт авсныхаа дараа шүүхэд өгөх төлөвлөгөөтэй болжээ. Гэвч тэр хүртэл хүлээж чадсангүй эмгэнэлт хэрэг үүдэн дээр нь ирчихсэн байлаа. 2019 оны 10 дугаар сарын 9-нд Хятадд байгаа ээж нь охиноосоо ирдэг тогтмол утасны дуудлагыг хүлээсэн ч утас нь дуугарсангүй. WeChat-аар voice message илгээсэн ч хариу байсангүй. 10 дугаар сарын 10 тэрээр охиныхоо Америкт байдаг нэгэн хятад найзаас охин дээр минь очиж шалгаж өгөөч гэж хүсжээ. Харин найз нь тэднийд очиход зөвхөн нэг настай хүүхэд болон 54-тэй Жог харжээ. Жо эхнэрийнхээ талаар хэлэхдээ Жи Менчи алга болчихсон гэж тоомжиргүй хөнгөн аясаар хэлээд бүр өнөө эмэгтэй найзыг нь орой манад тоглоом тоглоё доо хэмээн тоглоом шоглоомоор гэртээ урьсан байна. Үүнийг мэдсэн найз үсгийн цагдаад мэдгдсэн эсхийг нь лавлахад тэр үгүй гэж хариулв. Ингээд найз нь энэ талаар цагдаад мэдгэдэхэд удалгүй цагдаа нар тэднийд хүрэлцэн ирэв. Жо эхнэрийгээ өөртөө нь муудалцаад надаас сална гэж хэлээд гэрээсээ явсан гэж тайлбар өгсөн. Гэвч цагдаа нар Жи Менчиг гар утас төрөвч машины түлхүүр гэрт нь байгааг мөн хөхөл охинооч орхисон болохыг олж харжээ. Ээж нь хайртай охиноо орхиод ингэж явна гэдэг боломжгүй зүйл байлаа. 10 дугаар сарын 14-нд Жи Менчигийн эцэг эх Америкийн нэгдсэн улсад ирж нутгийн хятад иргэдтэй нэгдэн цагдаад шахалт үзүүлж эхлэв. 10 дугаар сарын 15-нд Жо хэвлэлийн нэгэн ярилцлаганд Жи Менчи надаас салж өөр хүнтэй хамт явсан гэх мэт үгэлж бүр инээд суусан нь олон нийтийн сэжгийг улам дөрвөлв. Жи Менчигийн гар утаснаас Жогийн 4 цагийн урт бүхий доромжлол сүрдүүлгийн бичлэгүүдийг олж авсан байна. Дараа нь 10 дугаар сарын 25-нд цагдаа нар Жог хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэгт байрвчилсан. Жо охиныхоо биед хөхөрсөн мөр гарсныг өгзөгнөөс нь чимгснээс болсон гэж тайлбарлажээ. Цагдаа нар мөн Жог бүсгүйг авсан байх магадлалтай гэж сэжилж байсан ч цогцос олдоогүй тул хэрэг шийдэгдсэнгүй. Ингээд бүхэл бүтэн 2 жил өнгөрч 2021 оны 3 дугаар сарын 25-нд Жи Менчигийн цогцыг ууланд алхаж явсан ир шороонд булаатай байхыг нь олсон юм. Булуусан энэ л газартаа тэр гэрлэх санал авч байсан билээ. Шүүх шинжилгээний эмч түүний 4 хавраг хугарсныг тогтоож гадны нөлөөтэй өссөн болохыг батлав. Цагдаа нар Жогийн гуталнаас ДНХ-гийн шинжилгээ хийхэд цогцос илэрсэн газрын нарсны модтой таарж өгөн тогтоосон нь үгүйсхийн аргагүй баримт болжээ. 2021 оны 11-р сарын 2-нд болсон шүүх хурлын үеэр Жо болон өмгөөлөгч нь мэдэгдэхдээ бүсгийн өвхлөн маргааны дунд бие биенийгээ түлхэж байснаас үүдсэн санамсаргүй хэрэг байсан хэмээн мэдэгдэж хэрэг явдлын дараа айсандаа цогцыг нуусан гэж мэдэгдэв. Гэсэн ч энэ тайлбарыг тангарахтны шүүгчид хүлээн зөвшөөрсөнгүй. Ингээд Жог 2 дугаар зэргийн хүн амны хэрэгт буруутхан 28 жилийн хорих ял оноожээ. Өнөөдөр Жи Менчигийн охин Хятад Америкийн нэгдсэн улсын төрөл садныхан дээрээ ээжлэн амьдарч байна. Харин бүсгүйн эцэг их Америкийн нэгдсэн улсад суралцах мөрөөдөл тээж явсан охиноо алдсандаа тухайн үед нь байдал хурц байхад нь салгаж чадаагүйдээ харамсдаг. Энэ эмгэгдэл зөвхөн олон улсын гэрлэлтэнд тохиолдсон гай бус харин анхааруулга байлаа. Мөрөөдөлдөө хүрэх гэж өөрийгөө золин ашиг хөнж харсан давхар бодолтой гэрлэлт ийхүү эмгэнэлтэйгээр төгсжээ.